Үргэлжлүүлээд яривал бит хоёр дараагийнхаа сэдвийг за байж юм. Наа чи шалсаа. Доор шалсан. За нэг уг нь айгүй гоё ярьж. За нэг нүүчхөө мад гэж сервис шээ. Тук гэдэг. Хугацааны хамтын ажиллагаа. Яг нэг ярьсныхан дараа гоё л болчлоо гэдгийг дөө. Йоо, маргааш яана одоо. За асуу. Сэн. За. За, сэн. За, тэгээ бит хоёр дахь дугаараа шууд үргэлжлүүлээд биччихье гэд шийдээд. Ягаад тэгэхээр нөгөө өмнөх дугаартайгаа уялдаатай учраас бит хоёр илүү гоё ярилцаж чадах байх гэж бодоод тэгээ хоёр дахь дугаараараа бит хоёр хэрхэн сэтгэл зүйчээ зөв сонгох вэ гэд одоо яг хүмүүс одоо Монголд те ямар хүн дээр очих уу, яах уу, ийх үү, хаанаас эхлэх үү, хаанаас тэр мэдээллийг авах уу гэд ер нь бол нэлээд ийм юу байдаг. Хэцүү байдаг гэх юм уу? Одоо жишээ нь миний хувьд бас тийм байдаг. Тэгэхээр надтай адилхан хүмүүс бас тийм байгаа ах гэж би бодож байна. Яг ойр дотны нөгөө нэг хүмүүс маань ингээл очмоор байдаг. Одоо сэтгэл зүйчдэр ингээ очмоор байдаг. Гэхдээ би яг юу гэж ярихаа хаанаас хэлхээ ингээ мэддгүү учраас ингээ болчдөг гэдэг жаа байхгүй юу. Гэхдээ тэр хүнд нөгөө нэг хэрэгцээ байгаад байгаа тийм. Тэгсэн хэрнээсээ нөгөө нэг за очоод одоо юу гэж ярихаа одоо мэдэхгүй байна. Ягаад тэгэхээр энэ чинь нөгөө биднэрт нөгөө ойр бол биш учраас үнэхээр мэдэхгүй. Тэгээд одоо сэтгэл зүйн зөвлөгөө авч исэн хүмүүс чинь бас цөөхөн шүү дээ. Яг ингээ харах юм бол бидний дотны үнд нэг ч удаа одоо сэтгэл зүйн зөвлөгөө авч исэн хүн байхгүй тий. Тэгэхээр чинь бид нар хинээс асуух вүлээ тий. Гэтэл яг ийм асуудал ингээ тулгардаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ асуудалд хариулт өгөх юм бол бид нар яах гэж сэтгэл зүйч гэж юу яах гэж байгаа юм бэ тий. Яагаад байна уу гэхээр энэ асуудлыг чинь нээхийн тулд тийм ээ. Энэ асуудал гарц гаргалгаа гэж ингэж гаргаж өгж хөшүүрэг болохын тулд л сэтгэл зүйч гэдэг хүмүүс байгаа. Тийм учраас нөгөө сэтгэл зүйчдэр очиод юу ярихаа мэдэх дээрээ санаа зовхоос илүүтэйгээр яг зөв чиглэсэн сэтгэл зүйч рүүгээ одоо хэрхэн очих вэ гэдэг дээр л ерөнхийдөө бол яг анхаарлаа төвлөрүүлэх ёстой болоо гэж бодож байгаа байхгүй. Тэрнээс бол одоо юу гэдгийг над дээр одоо зулаа орж ирэл те. За сайн байна уу? За яар гэх юм бол ярихгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг өөрөө чинь ямар зүг рүү чиглүүлж гин үү? Тэр чинь болвол нөгөө нэг сэтгэл зүйчийн ажил ахгүй юу? Одоо над дээр нэг хүн ороод ирлээ гэж за суугаарай гэдэг юм уу тий. За одоо яриад хэл гэх юм бол хин ч ярихгүй. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйчд нар чинь сурсны давуу тал нь за хүнтэй яаж эхлээ мэдлэх үү тий. Ингээд одоо шууд харцнаас нь бас унших боломжтой шүү дээ. За өнөөдөр энэ хүн болвол яг л ярих гэсэн зорилготой ирж байна. Ирж байна да. Гэт бид нэр яаж мэдлэх үү гэдгээ одоо сурцсан байгаа шүү дээ. Эдгээр чинь эн чинь одоо ингээ нөгөө сэтгэл зүйч гэдэг хүний мэрэгжил энэ явж байгаа байхгүй. За би энэ хүнийг өнөөдөр ийм мөд одоо ийм мэдрэмжтэй хүн орж ирсэн. За би тэгвэл ядчил сайн байна уу гэдэг үгээ би яаж эхлүүлэх вэ гэдгийг тэр хүн мэрэгжилтэн өөрөө мэдж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо би сэтгэл зүйчдэр очиод юу гэж яриаг эхлүүлнэ гэдэг дээр манайх аяг санаа зовдөг. Тэгээ яг ингээл орж ирнэ. Тэгээд дээрэс чинь нөгөө сэтгэл зүйчдийн өрөө чи яг л нэг юм өрөө. Тэгээ ингээд ийм сандал тавьсан. Тэгээ ийм ширээтэй. Тэр чинь бол угаасаа цаанаасаа ингээд нөгөө нэг одоо сэтгэл засалчийн өрөө гэдэг чи одоо цаанаасаа ийм зориулттай өрөө байх хэвээр стандарт гэдэг юм байх хэвээр. Яагаад ингээл сэтгэл зүйчнэрийн өрөөрөө оронгууд цагаан хан нэг ширээ нэг ийм сандал өөдөөдөөс хар сандал. Яагаад тэгээ байгаад та гуглээс ч гэсэн хайгаад үзээрэй. Сэтгэл зүйчийн өрөө гэдэг юм бол ерөөсөө нэг ийм хоёр сандал нэг ширээ. Эн чинь өөрөө цаанаа стандарт заасан байдаг. Эн чинь өөрөө цаанаа бас утга учиртай байдаг. Гэтэл чи яг тэр өрөөнд ингээл хүн чи ингээл ороод за хоёул ингэ төсөөлөлөө тий. Сэтгэл зүйчдэр очлоо гэж тэгсэн чинь ингээл яг нэг юм цав цагаан хан нэг кофений ширээ. Тэгээд юм яг юм хоёр сандал. Очоод ингээл суугаал хүн өөдөөдөөс за ингээ сайн ингээ ярих хүн ярьдаггүй. Тэр өрөөнд харин тэр хүнийг тайван байлгах. Тэгээд яг гол асуудал руу хөтлөж оруулах
тэр мэрэгжлийг эзэмсэн хүн нь сэтгэл зүйч гэдэг юм аа. Тийм. Гэтэ яг саяын аргыг бас бид нар бас өдөр тутмын амьдралдаа бас хэрэглүүл надад зүгээр санагдлаа. Бид нар одоо ингээл за хоорондоо ярилцгаа юу болохгүй байх гэл ер нь тэгдэг штеп. Тэр болол нэр үнэхээр явцгүй юм байна л да. Чам нэг тулахгүй малахгүй гэж яагаад урсгаж л оруулах хэрэгтэй. Тий, яг зөөлрүүлж ингэж яг ингэж урсгаж оруулна. Тэгээд нөгөө нэг хүн яг гол асуудалтай үнэхээр чамайг зовоогоод байгаа гол асуудал байдаг. Тийм ээ? Бага учраас ирж байгаа. Яг тэр гол асуудалтаа орохын тулд жилиг давдаг гэвэл яг уу. Маш олон асуултанд хариулна тий. Тэгэхээр одоо эргээд нөгөө төрөний асуултанд орё л да тий. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйчдэр би одоо очихдоо юу ярих уу гэж санаа зовох зүйлгүйгээр хэрхэн сэтгэл зүйчээ одоо зөв сонгож ингээ очих вэ гэдэг дээр л ер нь фокуслаасаа гэж. За одоо тэгэнгүүт хүн өөрөө санаа зовхгүйгээр шууд сэтгэл зүйч дээр одоо хэрхэн зөв сэтгэл зүйчээ сонгох гэдэг дээр л ер нь бол анхаарах юм байна. За тэгсэн чинь угаасаа одоо бас хэрхэн зөв сэтгэл зүйчээ сонгох вэ гэдэг чинь бас маш том асуудал болоод байгаа байхгүй юу? Одоо бидний дунд. Бас нэг байгаа айц нь юу гэх юм бол сэтгэл зүйч дээр очоод улам сэтгэл готролд орсон гэсэн ийм одоо юмнуудыг би бас уншиж исэн байхгүй. Тэнгүүд тийм тэднээс одоо бас ингээ айдаг ч юм уу гэдэл ингээл ер нь бол нөгөө сэтгэл зүйчээ яг хаанаас зөв хүний олох вэ гэдгийг мэдээллийг та өгвөл. Яг үнэ. Жишээ нь ямар шалгуур тавьж бас сонгох вэ ч юм уу тийм. Одоо бол ингээд бид нар ерөөсөө л ингээд Facebook дээр ч юм уу те сэтгэл зүйн зөвлөгөө хайчдаг те. Тэнгүүд одоо ингээл асар олон сэтгэл зүйч гарч ирж байгаа те. Асар олон мундаг сэтгэл зүйчнэр байгаа штэ те. Тэгээд одоо эн чи одоо нэг онлайнаар ч өгдөг болчлаа. Коронавигаас хашаа ерөөсөө ер нь бол бид нар онлайнаар голцоо өгдөг болцсон штэ. Ягаад тэгэхээр нэгдүгээр тэр хүн тухтай байдаг. Одоо юунд одоо сэтгэл бүрэн мэдрэмж илэрхийлж чаддаг уу? Тийм. Одоо ичээд идэг учраас ч юм уу те. Эсвэл царайгаа харуулмааргүй байгаа учраас ч юм уу те. Ийм одоо хүний тухайн одоо нэг одоо нөхцөл байдал талаасаа болоод илүү тухтай нь онлайн болчиход байгаа юм л да. Тэгээд сайн ч байна, муу ч байна те. За гэтэл сэтгэл зүйч гэдэг ийм нэр томьёоч ганцхан сэтгэл зүйчээр одоо ингээд хязгаарлагдахгүй юм байна. Одоо хүмүүс ингээд сэтгэл зүйч гэл тэнгуү за сэтгэл зүйч гэдэг нэртэй хүн дээр л очих гээд байна те. Гэтэл сэтгэл зүйч чинь дотроо нас, хүйс те. Тэгээд одоо мэрэгчлэр ярих юм бол нөгөө клиник сэтгэл зүйч байна, хүүхдийн сэтгэл зүйч байна, гэр бүлийн сэтгэл зүйч байна, хосын сэтгэл зүйч байна, байгууллагын сэтгэл зүйч байна. Хүмүүс энийгээ мэддэггүй. Одоо буцаал нөгөө нэг эмнэл зөөрөө ярих юм бол нөгөө мэрэгсэн эмч гээл байна шүү дээ. Одоо энэ ходоо бөөрний, нүдний, шүдний гэл. Тэгээ дотрын эмчтэр ингээ очингууд чинь дотрын эмч чинь дотроо ингээ мэрэгсэн. Эмэгтэйчүүдийн эмчтэр очингууд чинь эмэгтэйчүүд чинь дотроо ингээ бүр ингээ мэрэгшээд явдаг шиг сэтгэл зүйч нар чинь бас мэрэгшнэ. За тэгээд одоо жишээ нь гэвэл клиник сэтгэл зүйч яадаг вэ гэхээр одоо клиник сэтгэл зүйч маань бол осол аваад орсны дараа одоо хүнд гэмтэл авсны дараа эсвэл магадгүй татны хүнээ алдсны дараа тэн дээр тулгуурлаад одоо бүр нөгөө сэтгэл засал болоо авчдаг байхгүй. Нөгөө төр хэмлгүүдэд бас амар гэдэг юм л. Тэр чинь нөгөө клиник сэтгэл зүйч болоод авчдаг. Эмнэлгүүдэд их хвчлэн ингэ байдаг. За хүүхдийн сэтгэл зүйч байна. Одоо хүүхдийн сэтгэл зүйчтэй бүр хідээс хідэн насны хүүхдийн. Тийм. 0-аас 3 насны ч гэж байгаа. Эсвэл өсвөр насны ч юм уу. Ингээд дотроо бүр ингээ ангилагдаад ингээ авчиж байгаа байхгүй. За тэгэнгүүтлээ гэр бүлийн сэтгэл зүйч гэж байна. Яг л одоо ингээд гэр бүлтэй ингээд family те одоо бүр гэр бүл гэхээр бид нөө зөвхөн хосын гэж ойлгоод байдаг. Зөвхөн аав ээж гэж ойлгоод. Гэтэл гэр бүл ингээд явахаар бүр имээ өвөө тий аав ээж хүүхэд тийм бүгднтэй нь холбоотой л авчиж. За хосын гэдэг яваад ирэхээр яг л нөгөө хос хоёрын сэтгэл зүй болох гэдэг юм те. Тэгэхээр та яг аль чиглэл рүү явахаа бас энэ сонгохоор болчих жоох. Аль чиглэл рүү явахыгаас сонгож чадахгүй юм гэж байх уу? Бараг л байхгүй бах те. Гэтэ байгаа юу? Байна. Тэгэхээр одоо нөгөө
одоо эмнэлгийн салбараар нэлээд жишээ аваад байгаа шүү дээ. Тэнгүүд бид нөгөө нэг ихэмч гэдэг. Ихэмч дээр очоод бид ямар юм маань өвдсөн байна гэдгийгээ бөөрийн эмч рүү ч юм уу явуулдаг шүү дээ. Тийм хүн байгаа гэсэн үг. Тийм яг зөв. Тийм гэсэн үг. За одоо магадгүй одоо юу гэдэг чинь одоо ийм ойлгож байна шүү дээ. За би өөрөө ингээд нөгөө аль салбар руу нь явахаа мэдгүй юм чинь тэгвэл би одоо ингээд бас л гацанд орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хамаагүй. Нэг сэтгэл зүйч одоо ингээд сэтгэл зүйчнэр нэг талаасаа маш одоо нээлттэй албаны байх хэвээр ямар одоо чиглэлээр яг мэргэссэн хэдэн жил ажиллаж байгаа юм те одоо юу гэдэг юм мастер юм уу профессор юм уу те энэ зүйл чинь одоо бусдад ил тод байх хэвээр одоо бид нар ч гэсэндээ одоо ангаахын их сургуулийн доктор тэр эмч гэдэг ингээд юм хаягтай эмнэлэгт байж идэг тэрийг төгссөн тэрийг төгссөн сэтгэл зүйчнэр ч гэсэндээ бүгд яг тэр зүйл нь тодорхой байх хэвээр намтраа тийм ил байх хэвээр тэрийг яг хүмүүс харж агаад за хэрвээ одоо их эмч гэдэг шиг те за ингээд сэтгэл одоо зүйчээ те одоо танд ямар нэгэн асуудал байвал хандаараа гэдгсэн бол магадгүй тэр хүн таныг сонсож байгаад чиглэл рүү явах бүрэн боломжтой. Угаасаа тэгээ заадаг. За би одоо ингээд сэтгэл зүйчтэй. Тэгсэнсэн над дээр яг одоо ингээд нөгөө сэтгэл одоо бүр ингээд юм клиник сэтгэл зүгээр явах ёстой хүн ирэх юм бол би тэр гэдгийг чадахгүй. Тэр хүн дээр ажиллаж чадахгүй. Яагаад гэвэл би тэр чиглэлийн хүн нь биш учраас өөрийнхөө мэддэг тэр чиглэлийн үлээ явуулна гэсэн үг байхгүй. За тэгээ хэрвээ би хүүхэд биш байх юм бол яг хүүхэд рүү чиглэсэн тэр хүнд нь ингээ холбож өгөх хэрэгтэй байдаг. Яг наад шатны одоо анхан шатны тэр одоо тусламжийг бол бүх сэтгэл зүйчнэр хийж өгч байгаа. Тэгэхээр энэ дээр л бас санаа зовох. Яг нөгөө нэг ийм одоо цаашаа бүр гүнзгий орсон ийм юу чих юм засал гэдэг юм руу ороод эхэлжүүл тэр мэрэгсэн хүмүүс дээр очно гэсэн үг. Тийм гэсэн. Бид нар нөгөө нэг клиник тэгээд одоо зүгээр энгийн сэтгэл зүй хоёрыг хооронд нь бас ингээ айгуу сайн ялгах хэрэгтэй байдаг байхгүй юу. Гэтэ яг онцлно. Одоо тухайн хүний одоо үйл явдал процессыг сонсоод за энэ хүн бол одоо клиник сэтгэл зүйч рүү ингээ явах шаардлагатай байна гэдгийг бол онцлоод тэгээд яг зөв одоо тэр чиглэл рүү явуулахыг нь сэтгэл зүйчнэр хийж өгөх хэрэгтэй. Тийм байна. Энэ ч том мэдээлэл шүү. Тэгээд одоо бид нэр ингээд байгаа штэ тийм. Facebook дээр сэтгэл зөвлөгөө гэж хайгаад ямар нэгэн гарч ирсэн аккаунт руу шууд одоо бичих юм уу иймэрхүү юм гараад байгаа штэ. Тэгэхээр яг одоо ингээд сэтгэл зүйч нарын ийм нэгдсэн ийм мэдээллийг авах платформ ч юм уу эсвэл тийм тэрийг ингээд нэгтгсэн тийм зүйл байдгүй эсвэл нь одоо бидний хаанаас тэр олон хүмүүсээс харж иж сонголтоо хийх боломжийг яг хаанаас олж авах вэ? Яг одоо платформ гэж хэлэх гээд байна те. Яг одоогор тийм юм бол одоо надад байхгүй байгаа. Миний мэдих одоо тийм байхгүй. Гэхдээ Монголд бол сэтгэл зүйчний холбоо гэдээ байна. Танхим холбоо гэдэг. Тийм. Одоо сэтгцийн эмгэгийн одоо Монголын үндэсний одоо Монголын одоо сэтгцийн эмгэгийн холбоо гэж ингэж тусдаа байдаг. Маш олон одоо нэг хувийн хвшлийн ийм холбоонууд байдаг. Тэн дээр очиод хандж болдог. Ийм байна. Одоо контакт өгөөч гэд хэлэх гэсэн үг. Тийм. Тэгэхээр тэр одоо холбоонууд яадаг вэ гэхээр өөрт ойрт байгаа эсвэл холбоондоо хариалагдж байгаа тэр сэтгэл зүйчдэр орох бүрэн боломжтой. Тийм одоо яг холбоонуудаар одоо ингээд одоо сэтгэл зүйчтэй холбоогоор явах юм бол энэ нь илүү одоо найдвартай. Яг тэгэхээр бид нар чинь нөгөө нэг юм холбоогоороос ингээд дамжигдаж ингэж явна. Тэр хүмүүс яг төгссөн сургууль, диплом энтрээрэл бас ингээд холбогдож байгаа шүү дээ. Тийм. Тэгээ тэнцээс нөгөө сэтгэл зүйчийн бүрэн одоо мэдээллийг авах боломжтой. Гэхдээ яг өөрөө ингээд бие даагаад ингээд өөрийнх нь платформыг хөгжүүлээд ингээд тэ IG-гаа ч юм хөгжүүлээд ингээд явж байгаа мундаг сэтгэл зүйчнэр бол байгаа. Тэд нартай ч гэсэндээ холбогдоод за би ийм асуудлаар ингээд холбогдох гэсэн та надад өөрийгөө ингээд танилцуулаач гэх юм бол энэ бол нээлттэй. Хүмүүс гэхдээ яг монголчууд одоо яг саяны энэ тал дээр айгүй юм ичимхий байгаад байдаг байхгүй. Та өөрийгөө танилцуулаач. Би ингээд зөвлөгөө авах хүсэлтэй байгаа. Та ингээд одоо миний хайж байгаа хүн мөн үү биш үү гэж хэлэхэд ер нь бол ичимхий чаддаг уу. Тийм. Тэгэхээр энэ бол бүрэн боломжтой юм шүү дээ. Бүрэн боломжтой нөгөө яг нөгөө одоо яг л нөгөө энэ чиглэл рүү явах гэдэг юм л да. Маш олон одоо сэтгэл зүйчнэр гад ирчихсэн тий. Тийм. Тэгэл сараа дээр ч очих уу. Нараа дээр ч очих уу. За би яг алийг сонгох вэ гэд. Гэтэ яг сонголтоо л таны хартал байгаа. Тийм.
Бид нар бол өөрийгөө танилцуулах бүрэн одоо эрхэн байгаа ёстой бас тий. Тэгэхээр сонгох эрх нь бол тэр хүндээ л байгаа. Тэгээд одоо юу гэдэг чинь би одоо ингээд хүүхдтэй одоо зөвлөгөө авах гэсэн юм аа. Та ингээд хүүхдээр мэрэгсэн үү? Та яг аль чиглэлээр мэрэгсэн бэ гэд энэ асуух бол одоо бүрэн боломж нь байгаа шүү дээ. Хэрвээ онлайнаар авах байгаа бол за магадгүй одоо зүгээр яхаа бичлэн авч байгаа ч гэсэндээ яг энэ асуултуудыг асуух бүрэн эрхэн танд байгаа. Энийг асуулаа гэд одоо юу гэдэг тэр сэтгэл зүйчээ ч юм уу дутуу үнэлээд байгаа ч зүйл биш. Эн чинь яг чиний эрүүл мэндтэй холбогдож байгаа учраас энийг заавал асуух хэрэгтэй. Тэрийг нь одоо сэтгэл зүйч нар яах нь бас чиглүүлж өгөх хэрэгтэй. Бас мэдээлэл үнэн зөв өгөх хэрэгтэй. Энд чинь нэг хоёр тал юм байгаад байна тий. Хамтын ажиллагаа байх гэдэг тий. Ааха. За тэгэхээр ер нь бол тийм холбоонууд байд юм байна. Тэгэхээр холбогдоод ер нь бол мэдгүй хүмүүс зөндөө агаах гэж бодож ин би ч хувьдаа баг ингээ анх удаа сонсож байгаа болохоор тэгээд одоо ингээд яг уу энэ дугаар маань яэш дуусны дараа гарах байх л та. Гэхдээ одоо миний мэдхээр манай дүү маань одоо маргааш анхныхаа шалгалтыг өгөөд эхлэх гэж байгаа. Яг маргааш ингээд эхлэх гэж байгаа. Тэгэхээр яг энэ сэтгэл зүйн чиглэлээр одоо мэрэгжил эзэмшгээд сонирхож байгаа. Бас эндээ зориулаад одоо нөгөө шалгалтуудаа бэлдсэн юм хүүхдүүд байгаа штэ. Тэгэхээр энэ хүүхдүүдэд ер нь та юу гэж хэлмээрэн тий? Ер нь анхаарах зүйлүүд ч юм уу байгаа юу тий? Юун дээр илүү анхаарах уу? Бас юу гэж хэлмээрэн? Одоо ингээд нөгөө нийгмээ дагаад сэтгэл зүйн салбар чи өөрөө асар том юм байна гэдгийг одоо хүмүүс мэдчихлээ тий. За энэ ч гэсэндээ ерөнхийдөө бол цаашдаа одоо бид нарыг ингээд эрэлт хэрэгцээтэй байдаг юм байна тий. Энийг ч гэсэн бас мэдчихлээ. Тэгэхээр нөгөө энэ салбарыг сонгож байгаа хүүхдүүд бас айгүйх болчлоо л доо. Тэгэхээр өнгөрсөн жил яг 10 жилийн бас нэг сургуулиудаар явсан л та. Нөгөө нэг одоо мэрэгчлээ хэрхэн сонгох вэ тий. Энэ тал руу бас одоо мэрэгжил нүүттэйгээ хамтраад тэгээд ерөнхий боловсролын одоо яг нөгөө нэг ахлах ангийн сургуулиудад сургалт ерөнхийдөө орсон. Энд бол нөгөө сэтгэл зүйн одоо энэ салбарыг одоо сонирхож байгаа олон хүүхдүүд ингээ байсан л да. Тэгээд дандаа асуулт нь яг тэгжээс байхгүй. Тэгээ яг хүүхдүүдэд очихдоо би ингээ сэтгэл зүйч ингээд болмоор байгаа. Гэхдээ энэ яг ирээдүйтэй байгаад ингээ юм асуулт яг тавьж байгаа хгүй. Энэ яг хэр одоо ийм хэцүү мэрэгжил вэ гэд айгүй их ингээ асуудаг. Тэгээд тэр дундаа эрэгтэй хүүхдүүдээс айгүйх сонирхож байсан. Энд чинь нөгөө ганцхан эмэгтэй хүн сонирхдаг, эмэгтэй хүн тохирсон бас мэрэгжил бас биш. Эрэгтэй хүүхдүүд гол одоо давангаа байсанд нь бас айгүй тийм надад бас юм чочор байж байгаа байхгүй. Гэхдээ энэ чинь нөгөө эрэгтэй эмэгтэй хүүс ялгах бол биш. Одоо тий хүн болгон одоо чи үнэхээр хүсч ивэл энийг хийх бүрэн боломжтой. За юун дээр анхаарах уу гэдэг чинь нөгөө гэхээр сэтгэл зүйч дээр нэг одоо нэг тийм анхаарах хэцүү гэж гэх юм уу зүйл байдаг. Энэ нь юу гэдэг вэ гэхээр хүн болгонтой ингээд ярилцсан. Хүн болгоны асуудалтай тэр чи одоо дандаа болохгүй байгаа асуудлыг бид нар ярилцж байгаа. Энийгээ чи өөрөө хэр даван туулдаг вэ? Өөрийнхөө асуудал дээр жишээ нь одоо ингээд одоо энгийнээр тайлбарлах юм бол за би одоо зулагийн ингээл те болохгүй байгаа нэг зүйлийг ингээд сонсоод байнгут чи тэрийг даван туулах чадвар чинь ямар вэ? Ер нь сонсож чадах уу? Тэгээд нөгөө өөр дөрөө бүх юмыг аваад тэр хүнийхээ араас ингээд шаналгаа л гэдэг бас сэтгэл зүйчнэр байдаг. Тэгээ өөрөө ингээд нөгөө нэг ингээд ядаргаанд ингээд өөрлөгөө оруулаад тийм ядаргаанд ингээд орчихсон. Тэгээ энэ мэрэгчлээсээ бүр ингээд шантраад ингээд болж байгаа ч мэрэгчлүүд бас байгаа. Тэгэхээр нөгөө манай багш нар ч гэсэндээ ингээд хэлдэг байхгүй юу. Тэгээд сэтгэл зүйч болно гэдэг чинь асар том хариуцлага. Нэгдүгээр чи өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тийм. Хэрвээ чи өөрийгөө хамгаалж чадахгүй хин одоо нэг кейсэн дээр очиод ингээл хамт хямраад байх юм бол чи хизээч тэр хүний асуудлыг одоо шийдэж өгч чадахгүй. Ягаад тэгэхээр чамд өөрт чинь бас асуудал байгаа тийм. Тэр хүний асуудлыг сонсоод чи өөрөө хямраад байна гэдэг чинь эн чинь одоо сэтгэл зүйчтэй ер нь байж болохгүй л гэдэг утгыг хэлээд байгаа. Тэгэхээр шууд энгийнээр хэлэх юм бол чи өөрөө ингэ бодоод үзтээ. За магадгүй ингээл найз чинь чамд ингээл асуудлаа ярьж байгаа. Чи тэрийг одоо яаж хүлээж авч байсан? Чамд хүнд тусч ийсэн үү? Одоо чамд ямар байсан? Чи тэр мэдрэмжээ залхамаар байсан уу? Залхамаар байсан уу? Айс юм уу? Эсвэл бүр ингэ тусламаар байсан уу? Тусламаар байсан уу тий? Гэ тэгэнгүүт бас айгүй хөрхөн бодоод байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр нөгөө нэг
сэтгэл зүйч гэдэг маань яг хойлоо сууж байгаа. Ингээ ярилцах асуудал бол биш. Энийний цаана чиний өөрийн ч гэсэндээ асуудал ингээд явагдаж байгаа. Сэтгэл зүйн асуудал явагдаж байгаа. Тэгээд сэтгэл зүйч нар тэр чинь бас нөгөө юу яадаг штэ бид нар чинь нөгөө нэг сэтгэл зүйчийн баримтлах зарчим гэж байгаа. За чи одоо бид нар чинь одоо нэг л хүн штэ адилхан хоёлоо хүн. Би бас сэтгэл санаагаар унах үе байна. Одоо нөгөө нэг ингэдэг штэ амар нийтдээ нүдний хагалганд орох гэсэн чинь эмчин нүдний шилтэй байдаг гэж хардаад байдаг те. Тэгээ нөгөө гоо сайхны эмчтэр атсан чи өөрөө бардгаар арьстай байдаг гэл те. Тэгээ тэр чинь нөгөө өөрөө хувь хүнээс нь бас асуудал байна штэ. Одоо тухайн өдөр ингээд бидний одоо арьс чинь ингээд нөгөө цаг уурын амьсгал агаараас цаг уурын өөрчлөлтөөс болоод ингээд янз бүр болж идэг. Гэтэл нөгөө яг эвгүй болцсон үед нь тэр хүн ороод ирсэн те. Магадгүй тэгтээ ингээд шижилээд байгаа штэ те. Энэ одоо өөрөө юм ааш. Миний арьсыг гоёлох чадахгүй гэж. Гоёлж чадахгүй гэх. Тэгтээ тухайн хүн тэр одоо эзэмшсэн зүйл гэдэг чинь бас нэг өөр байгаад байна те. Тэгэхээр яг юу гэж хэлэх гээд нүг гэхээр сэтгэл зүйч гэдэг хүн чинь хямардгүй хямардаг. Тэгтээ хямарсан үедээ хизээч сэтгэл зүйн зөвлөгөө өгж болохгүй. Ер нь бол зайлсхий. Одоо клиент ингээд авцсан байгаа тохиолдолд үйлчлүүлэгч одоо авцсан байгаа тохиолдолд одоо юу гэдэг чинь те түр хугацаа аваад чи өөрөө бэлэн болсон үедээ үргэлжлүүлээ зөвлөгөө өгнө шүү. Тэрнээс бол юу гэдгийг өөрийнхөө асуудалтай нийлээд л тэр хүний асуудлыг чи авах юм бол хизээч та хоёрын дундаас үр дүн гарахгүй гэдэг ийм зарчмыг баримталдаг. Тэгэхээр одоо нөгөө яг л нөгөө даван туулах чадвар чинь одоо сэтгэл зүйчийн өөрийнхөө асуудлыг даван туулах чадвар чинь чамд байна уу? Өөрийгөө энийгээ бас ажиглах хэвээр. Үнэхээр ингээд нэг асуудал хүн сэдв зүйл одоо хэцүү зүйл яриад хямраад байгаа болвол бас л бодох зүйл асуудал байгаад байна л да тийм. Гоё юм одоо сэтгэл зүйч байхын гоё зүйл те одоо яг эргэлзэж байгаа одоо би ингээд энэ хэцүү зүйлийг одоо саяны хэцүү зүйлүүдийг ингээд даван туулж чаддсан байна. Гэхдээ дандаа ингээд юмыг даван туулаад твчээл ингээд ах юм уу гоё зүйл байхгүй мó гэж бодож байгаа хүмүүс ээж магадгүй. Сэтгэл зүйч юу? Тийм. Сэтгэл зүйч хүн байхын нэг тийм гоё зүйл нь яг юу байдаг вэ? Бид нар чинь нөгөө нэг үйлчлүүлэгчдийнхээ одоо нөгөө нэг юм одоо өөрчлөгдөж байгаа. Тэрнээсээ айгүйх урам авдаг. Одоо би юун дээр жишээ нь одоо урам авч ажилддаг уу гэхээр нэг хүнтэй уулзлаа тий. Тэгээд уулзаад за тань дээр би ингээд сарын хугацаатай ингээд одоо үйлчлэгээ авнаа гэж ороод ирдэг байхгүй. Тэгээ сарын хугацаанд за хоёлоо төлгөө гаргана штэ. За хоёлоо ингэж ажиллана. За 7 хоногт хэдэн удаа ингээд уулзна гэд. Тэгээд үнэхээр тэр хүн сараа тусгаад ингээд явдаг байхгүй юу? Сараа тусгаад сарын дараа ч юм уу жилийн дараа надад одоо ярьдаг өөрчлөлтөө бичдэг. Дандаа бичдэг. Одоо 10 хүнтэй уулзахад 10 дандаа надад ингээд би ингэж өөрчлөгдсөн одоо танаас үйлчлэгээ авснараа миний амьдралд одоо ийм өөрчлөлт гарлаа гэд бүр ингээд 360 эргэцэн байгаа ч хүн байдаг. Тэгэхээр чин нөгөө хүний одоо нэг одоо насны энэ амьдралд би тэр хүнд асар том өөрчлөлт өгөөд тэр хүн маань ингээд урам зоригтой явж байгааг харах тэрийг авах болоо бүр амар цаашаа ажиллаа хийх урам зоригтой чадчих штэ би те дахиад нэг хүнтэй уулзаад дахиад нэг хүнийг өөрчлөлт үзээгээд одоо миний хувьд гэх юм бол одоо ингээд нэг юм одоо шунал гэдэг за өнөөдөр зулааг өөрчилнө. Тэгээд чад болохгүй юм гэж бол байдгүй юм байна. Гэхдээ яг л хүн дээр ажиллахдаа би нөгөө одоо сэтгэл зүйч дээр одоо ингээд байх зарчмуудаа би яг л энийгээ баримтлана. Энийхэн дагуу яваад зорилго маань юу гэхээр бит хоёр сарын дараа ийм зорилгод хүрэх юм байна. Энийхэн төлөө л яв. Тэгээ энэ зорилгодоо хүрчих юм бол би цаашаа урам аваад ингээд явах бүрэн боломжтой байгаад байна. Тэгэхээр нөгөө нэг клиентаа одоо хэрхэн одоо урамшуулах уу, ямар зүг асуулт асуух уу те эн чинь ерөөсөө л бид нар мэдлэг л олж авч байгаа шүү дээ сурж байгаа дээрээс нэмэх нь дандаа тэр одоо процессыг бодож явах хэрэгтэй. Яавал одоо би ч өстой асар их юм бодно шүү дээ. Нэг хүн ингээд ороод ирлээ гэж бодоход за өнөөдөр энэ хүнээс ийм юм асуулт асуучлаа биш. Тэрийг баг ингээд тэр хүний дуустал ингээд бодож авна. Ирэл хайгуул хийн. Тэгээ нөхцөл байдлуудыг ингэж одоо юу гэдэг чинь за ийм нөхцөлд гараад ирвэл за би энэ нөхцөлийн одоо яаж одоо зөв тал руу чиглүүлэх үү гэдэг ингээд нэг хүний кейсэр гэхэд би ч одоо нэг өдрийн драфт нь гэхэд ийм 10 хуудас ингээд гарах жишээ нэ тий.
Тэгэхээр нөгөө чамд сэтгэл байна уу, зүтгэл байна уу? Энэ нөгөө сэтгэл зүйчдэр маш их чухал байгаад байна. За чи ийм сэтгэл зүйч байх юм бол магадгүй чи энийг оролдоод үзээл гэж хэлмээр байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө сэтгэл зүтгэл байх нөгөө түрүүний хэлжсэн нөгөө зарчмууд байна. Тэрийг бол маш сайн баримтлах хэрэгтэй. Хүнийг нөгөө одоо ихийнхэн тэгдэг чинь за чамд тэгээд ингээ за сэтгэл зүйч ингээ болмоор байгаа юм байна те. За тэгвэл яагаад сэтгэл зүйч болмоор байгаа? Яг юу чамд ингээ нөлөөлнө гэхээр нөгөө найзууд маань ингээл намайг ингээ найзуудтай би юм харж чи намайг ингээ айгүй ойлгоод намайг ингээ айгүй сонсдог чи мэдрэмжтэй гэдэг. Гэхдээ яг ингээ тэр чинь миний найз, чи миний найз те. Би найзаагаа нэг сонсох нэг өөр, шал танихгүй нэг сонсох нэг өөр. Зарим нь болохоор юу гэж хариулдаг гэхээр би ингээ сонсоод суугаад чадна гэл. Тэгээд сонсоод суух чинь бас нэг өөр те. Тэгээд сонсож суугаад хөрхийдөө тийм болоо юу биш. Бид нар ч ингээд цаанаа ингээд боловсруулж байгаа байхгүй. Нэг одоо үгийг ч гэсэндээ алдахгүй байж авах л хэвээр. Нэг үгний цаана тэр хүнийг тодорхойлох маш олон асуулт ингээд явж идэг. Нэг үгэн дээр ямар асуулт асуух уу гэдгээ ч хүртэл бодож идэг. Тийм ер нь бол асуулт би гоё асуудаг хүнд амар дуртай. Ер нь бол ухаантай хүмүүсийг би гоё асуулт асуудаг гэж боддог. Тэгээд би ингээ хүмүүсээс асуулт асуухтаа бас өөрөө амар имээдэг. Яг тэр хүн чинь нөгөө мэдрэмжтэй байгаад байгаа байхгүй юу? Мэдрэмжтэй. Ухаантай гэхээсээ илүү нөгөө мэдрэмжтэй асуулт асуухаар хүн ер нь сэтгэл зүйч байна уу, найзч байна уу, хамтран ажиллагч байна уу те ингээ яриад байгаа байхгүй юу? Тэгээд тэрүүн дээр яах вэ ингээд тэр чинь нөгөө туршлага суuna гэж үзээд дээ штэ тий. Нэг хүн дээр асуудал одоо ингээд нэг хүн дээр ажилдаг асуулт гэж байгаа, ажилдгүй асуулт ч гэж байгаа. Тэрийг хурдан солих ингээл барин өөрчлөлт. Тий, хурдан солих энэ чинь ингээд айгу потенциал нэг явагдаад байна штэ. Тийм байна тий. Хурд шаардах нь бас хурд шаардна. Тий. Тийм шүү. Тэгэхээр нөгөө нэг яг юу гэж хэлэх гээд нөхөө нөгөө сэтгэл зүйч гэдэг маань сонсоод суухыг хэлдэггүй юм байна. Нэгдүгээрт те сонсож суух биш те. Хоёрдугаарт болохоор одоо юу гэдгийг нөгөө ойлголцох асуудал бас явагдана. Тийм сонсох биш шүү. Хүнийг нөгөө бүрэн сонсч чаддгийм чинь би одоо сэтгэл зүйч ширүүн болчих юм шүү гэдэг тодорхойлолт нь бас өөрөөсгөл болох гэдэг те. Сая одоо ингээд нөгөө чи яа сэтгэл зүйч болсон юм бэ гэсэн чинь би ингээ найзуудыгаа амар сонсдог гэж хэлж штэ тий. Тэгэхээр таньдас ямархуу кейсүүд байв. Та яагаад энэ мэрэгжлийг сонгох болов тий? Одоо яг энэ мэрэгжил чинь болохоор миний хоёр дахь мэрэгжил. Одоогоос одоо яг ингээд гүн орсон одоо шалтгаан гэх юм бодол айгүй нийтдээ яг ингэж хэлжсэн байхгүй юу. Одоо ингээд манай найзууд одоо ганц хоёр найзууд ингээд нөгөө сэтгэлээ илэрхийлэхээр ярилцахад гоё тухтай байдаг. Сонсож өгдөг гэх. Тэг яг энэгээр яг үндэ яг би нэг өдөөгдөжсэн байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол яг сэтгэл зүйг тулж ирсэн. Тэгээд өөрөө ингээд нөгөө нэг судлаад эхэлсэн чинь одоо ингээл энэ сэтгэл зүйн арга барил байна тий. Одоо ингээл бясалгал байна тий. За эн чинь сэтгэл зүй чинь ингээд ганцхан ингээд нөгөө нэг юм шинжлэх ухаанаар явдггүй. Эн чинь бүр ингээд шашинтайч холбогддог юм байна. Ингээд яваад ирэх тусмаа надад бүр айгүй тийм сонирхолтой байсан байхгүй юу. Тэгээд нэг мэдсэн чинь ингээд сонирхож явсаар агаад би одоо 8 жилийг зүгээр сонирхогч болоод өнгөрөөцсөн байсан. Тэгэл ингэж сонирхож байгаа юм чинь би яг мэрэгчлэл рүү н ормоор санагдсан байхгүй юу. Тэгээд мэрэгчлэл рүү ороод яг бүр ингээд энэ сэтгэл зүйн салбар чинь ямар байдгийг гэдэг рүү би бүр ормоор санагдаад тэгээд яг сэтгэл зүйн энэ магистрийн ангийг сонгоод тэгээ бүр гоё болоод тэгээд одоо сэтгэл зүйн салбарт баг ингээд миний мэдхийн 13 жилийг ингээд одоо өнгөрөөцөн байгаад байгаа байхгүй юу. Тэгээ нэг зүг тал руугаа яг сэтгэл зүйч гэхээсээ илүү нөгөө сэтгэл судлаач тал руугаа явах ийм сонирхолтой. Тэгснээ одоо бас ингээд яг ингээд сэтгэл зүйн нөгөө салбарууд хүүхдийн сэтгэл зүй байна, гэр бүлийн сэтгэл зүй байна. Ингээд за одоо миний яг салбарлаж байгаа зүйл гэх юм бол илүү гэр бүлийн сэтгэл зүй миний одоо яг ингээд хүсэж байгаа салбар байх юм бол чиглэл байвал одоо яг энэ гэр бүлийн сэтгэл зүйрөө бас ингээд чиглэж байгаа. Одоо илүү гэр бүл рүү орж байгаа. Тийм. Эхлээд бол ерөнхийдөө бол ингээд хүүхэд эн чинь бол нөгөө нэг клиентгийг бол би яагаад ч одоо бас миний мэдлэг бол ингээд тутах юм байлаа. Тэгээд одоо илүү салбарлаж байгаа нь бол эхлээд бол би хүүхдийн сэтгэл зүйч рүү
байсан. Яагаад хүүхдийн сэтгэл зүйч рүү байсан бэ гэхээр би чи нөгөө сэтгэл зүйн судалж эхлэхээс өмнө хүүхдгөө байж таарлаа л да. Хүүхдгөө болоод хүүхдтэй болоод ирсэн чинь нөх хүүхд дээр анхаарал. За хүүхдийн сэтгэл зүй тэгвэл ямар ядгийн гээд. Тэгээд ингээд охиныгоо бүр 0 сартаагаас нь эхлээд одоо манай охин чинь 5 настай 5 нас хүртэлхийг нь хүртэл ингээд судлаад тэгээ охин дээрээ би чи айгүйх юм туршилт явуулдаг. Тэгээд одоо ямар нэгэн зүйлээр одоо би ингээд хүүхэд дэмжих хүүхэд гээд ингээд баригдмааргүй байгаа. Энэ шинжлэх ухаан чи өөрөө асар том. Асар их зүйлийг би мэдмээр байгаа. Тийм учраас нөгөө нэг өөрөө ингэж нэг ийм одоо яг тим чиглэл рүү ингэж баригдахгүй хичээгээд одоо гэр бүл тэгвэл яадгийн те хосын одоо гэр бүл гэдэг хэрэг яг хосын харилцаа байна те эцэг их ээж аав өвөө эмээ нарын юм харилцаа ингээ яваад ах тусан бүр ингээд уншаал судалмаар ингээд санагдаад тэгээд уншиж судлаад байхаар бас хэцүү тэнгууд би бас ингээд бод жишээн дээр авч үзмээр санагдаад тэгээд ингээд клиентууд ингээд авч үзээд хооронд нь ингээд харьцуулж үзээд одоо ингээд тийм одоо судалгаа тал руу судлаач тал руугаа ингээд явдаг болсон гэх юм уу. Одоо тэгэхээр сэтгэл зүйч, сэтгэл судлаач гэд хоёр нэр томьёо бол хоорондоо тэс өөр хана уу? Өөр. Нэг нь бол яг хөө ингээд би бол 8 жилиг яг судалгаа олгоод хийцэн. Тэгээд энээсээ давраад одоо надад судалгаа ер нь бол ийм байдгийм байна. Одоо ингээд судалчлаа тий. Тэнгүүд за тэгвэл яг энэ судалгаачийн хүн дээр яадаг юм. Яг бодит хүн дээр болоод ирэхээрээ энэ яг ажилтдаг юм уу? Тэр нь судалгаа гэсэн үг. Тэр нь сэтгэл судлаач гэсэн үг юм. Тэр нь сэтгэл зүйч гэсэн. Сэтгэл зүйч гэсэн юм уу? Та бол эхлээд сэтгэл судлаач байсан. Одоо сэтгэл зүйч болж байгаа гэсэн. Тийм гэсэн үг. Сэтгэл зүйч болохын тулд шаардлага хангах хэрэгтэй. Яг мэрэгжил авдаг гэсэн. Ирэх авна тийм. Одоо яг мэрэгжлэр нь судлаад би сэтгэл зүйч мөн үү гэдэг одоо би тэр одоо судалгаагаа батлаад тийм. Тэгээд ингээд одоо дипломч гэдэг юм уу те ингээд баталсан одоо Монголд одоо Монголын одоо тэд номертой сэтгэл зүйч гэдэг ингээд одоо эрхийг нь би авчиж байгаа байхгүй юу. За эрхээ аавна. Тэгэнгүүтлээ яг одоо нөгөө нэг өөрчлөлт авахын тулд би дахиад ирэх авах хэрэгтэй. Олон улсад. Одоо 100 хүнтэй хамгийн багадаа 100 хүнтэй би ярилцаад тэр 100 хүнийхэн асуудлыг шийдвэрлэсэн гэдэг ийм одоо сертификат авах хэрэгтэй. Тэгжиж яг одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хэмжээнд очино. За энэ хэмжээнд очихын тулд би 13 жилийг яг энэ салбарт зориулсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ салбар чинь нөгөө нэг одоо би цулагийн асуудлыг шийдэх юм гоё юм байна. Би хүний асуудлыг шийдээд гоё олгочих юм байна гэдэг үнцэг ерөөсөө биш. Энэ асуудлыг шийдэхийн тулд судалгаа гэдэг зүйл байх гэдэг те. Тэгээ эрдэмтэн профессорын гаргаж байгаа тэр судалгаа ном одоо бичвэрүүдийг ингээ уншин те. Тэгээд одоо өөрийгөө би хангалтгүй гэж айгүйх маш их одоо үнэлж исэн байхгүй. За одоо ингээл зүгээр ингээл би хувь хүний талаасаа сэтгэл зүй гэдэг чинь иймэрхүү юм байдгийн байна. Сэтгэл зүйн салбар гэдэг чинь ийм гэд бодцсон. Гэтэл эн чинь миний сонирхлыг бас төрүүлээд байна л да. Тийм үү. Тэгээ яг энэ дундаасаа шантраад нөгөө болж байгаа хүмүүсээс байгаа шүү дээ тий. Ямар их одоо ингээд нөгөө одоо эмч нар чинь нөгөө 6 жил төгсчөөд тэгээд дараас нь дахиад нөгөө 2 жил ажиллаа дахиад сурдаг. Яг тэр аахгүй юу. Тэгэхээр чинь нөгөө нэг яг чам сонирхол нь байна уу? Эхлээд судалгаа хийгээд үз тий. Хүмүүсийн одоо ингээд ийм одоо энэ чинь зөвхөн юм ном уншаад байна үгүй. Сургалтанд хамрагдаж байгаа. Тэгээ сургалтанд хамрагдаад одоо шалгалтаа бас өгж байгаа, унж байгаа тий. Тэгээд няцж байгаа. Энд чинь ямар хэцүү байд ингээд няцж үзэж байгаа. Гэхдээ миний зорилго юу байсан бэ гэхээр нэг ч ихсэн хүнтэй уулзаад одоо тэр хүний асуудлыг ингээд шийдэд үзхийнсэн гэдэг зорилготой байгаадсан баггүй юу. Тийм. Тэгээд судалгаан дээр ингээд шантраад тэгээд одоо онлайн сургалтанд сууж ийн. Тэгээ бүр ингээд ийм одоо сэтгэл зүйч нарын одоо ийм клубд яваад ингээд сууж үзэж ийн. Шалгалтандаа хэдэд унж байгаа. Тэгээд тэгтэл нөгөө одоо стил нөгөө нэг хүнтэй уулзаад үзчихийнсэн гэдэг одоо зорилго маань ингээд байгаад байсан учраас одоо яг яваад за эхлээд юу ч гэсэн мэрэгжлийн байх хэрэгтэй байна. Хүнтэй уулзахын тулд мэрэгжлийн сэтгэл зүйч гэдэг одоо нэр одоо сертификатаа ингээ авах хэрэгтэй байна. Гэт ингээ явсаар байгаад нэг л мэдхэд одоо хүнтэй уулзаад ингээд явж ах жишээ нэ. За одоо тэгэхээр та хийж нэг хүнтэй л уулзчихсан гэсэн бодол маань ер нь бол тэр шантралыг маань байхгүй болгож исэн ингээд. Тэгээд одоо ингээд хамгийн анхныхаа хүнтэй уулзж ирснийг та ер нь сандгүй. Тэгээд ямар мэдрэмж төрсөн. Тэгээд ер нь бол нэг хүнтэй уулзлаа, хоёр хүнтэй уулзлаа, гурван хүнтэй уулзлаа бас шантрах мэдрэмжийг тэр дундаас авж ивүү. Хүнтэй уулзсны дараах мэдрэмж ямар байсан?
Одоохондоо бол яг шантрах мэдрэмжийг бол дахиж аваагүй. Магадгүй нөгөө нэг судалгаа хийсэн одоо их зүйлийг унссан тэгээд энэ их цуглуулсан биз дээ. Тий, цуглуулсан. Тэгээд дандаа тэрийг бодож явдаг. Одоо тэр зүйл дээр ийм юм байдаг. Тэр багш маань ийм юм хэлсэн байдаг. Би энэ одоо хугацаанд 2-3 сэтгэл зүйчтэй уулзж ирсэн. Бас өөрөө тий. Яг сэтгэл зүйч гэж яг ямар хүн байдгийг тэр чинь бас ингээд бас туршиж үзээд дээ шүү дээ тий. Би яг энийг чадах нь уу? Магадгүй одоо анхны хүнтэй уулзахдаа нэгт сандраагүй. За энэ хүн маань одоо ийм асуудалтай орж ирсэн. За одоо тэгэл тэр нөгөө сандрахаасаа илүү ямар асуултыг би тавьбал энэ хүнийг би цааш нь яриулж чадах уу? Одоо сэтгэл зүйч нарын асуулт гэдэг бол асар одоо тийм чухал зүйл байдаг. Инженер бол энэ имийг уугаад үзээрэй. Болохгүй бол дахиад 3 хоногийн дараа хүрээд ирээрээ. Солио шүү гэдэг те. Гэтэл нэг буруу асуудал тавих юм бол тэр хүн намайг шууд доогоор үнэлээд дахиж ирэхгүй болох одоо ийм өндөр ирсэн. Угаасаа магадлал нь өндөр байхгүй юу? Ямар сони асуулт асуудгийн эсвэл ингээд нөгөө бэлтгэгдээгүй байж байгаа гинт пак гэл ингээд нөгөө асуусан чинь нөгөө хүн чинь нөгөө нэг паникнд ороод ч юм уу эсвэл ингээд шууд надтай ингээд зайгаа бариад тэр одоо надтай байгаа тэр асуудлаа ярихгүйгээр за бушуухан энэ сэтгэл зүйчээс гарахынсан гэдэг л бодол ингээд төрдөг байх гэдэг. Тэгэхээр нөгөө тэр л асуудал юу бодогдоод байгаа байхгүй. Тэгэхээр яг шинжээд л те яг гол асуудалтай төвлөрөөд за энэ асуулт за ийм асуудал тулгарсан юм байна. Тэгвэл би энийг яаж цаашаа ингэ авч явах вэ гэдэгдээ төвлөрж исэн. Магадгүй яг энэ гол төвлөрж байгаа зүйл нь магадгүй миний өмнө нь нөгөө ингээд маш их олон зүйлийн юм туршилт хийчихсэн, уншаад үзчихсэн. Тэгээ бүр их сургуулийн ингээд төгсөөд үзчихсэн. Энтэй холбоотой байж зүйлүүд толгойд байгаад байгаа учраас тийм. Яг нөгөө шантрах гэхээсээ илүү нөгөө жоохон бодох, гашлах тийм одоо асуултууд бол байдаг. Тийм байдаг. Сэтгэл зүйч болгонд л байдаг баг. Одоо яавал энэ хүнийг одоо тий энэ асуудлаас нь гаргачих уу? За энэ одоо арга барил нь яагаад ч энэ хүн дээр бол ажиллахгүй маань. За тэгвэл энийг туршаад үзье. Одоо ингээд одоо 2-3 арга барил бол байхгүй шүү. Тэрийг одоо за би ингээд нэг юм 3 ингээд яг таг гэсэн арга барилтай. Тэрийг ингээд 10 хүн дотор явуулаад тахын бол эн чинь бүр бүтэхгүй зүйл. Тэгээд зинхэн шантараад алга болно. Тэгэхээр чин за энэ 3 арга барил эхний 3 хүн дээр таараагүй юм байна. За тэгвэл би ядаж 20 арга барилтай байхгүй бол болохгүй мэн урын сандаа гэл нэмээл агуулгаад нэмээл байна. Энэ дээр л яг л ингээд нөгөө няцгаад ч юм уу жоохон эргдээд байна уу гэхээс биш яг ингээд те зулаа боли ямар эйгүү хүнд асуудалтай ороод ирвэ. Магадгүй энэ бол нөгөө нэгсэндээ одоо туршлага дутуу байх байж магадгүй. Хэрвээ би ингээд ирэх юм бол би туршлагагүй юм байна л гэж өөрийгөө ойлгоод өөр юм уншиг гэлээ. Ойлгоод яг уу ингээд болчих байсан баг. Магадгүй тэгээ одоо ч би ингээд одоо ч гэсэнд ингээд байнга боддог ерөөсөө. За team сэдв байвал яг уу гэнэ боддог. Тэрнийхэн дагуу дахиад ингээд уншдаг. Тэрнээс бол яг нөгөө хүн дээрээ тулаад бүр ингээд шантраад тэгээд бойло гэдэг одоо кейс бол атахандаа бол гарч ирээгүй л байна. Тэгэд би зүгээр нэг зүйлийг амар сонирхож асуумаар санагдлаа. Одоо ингээд яг нэг тренд гэл байдаг штэ. Одоо жишээ нь хүмүүсийн хувьд ийм тренд хувцас одоо тренд болж байна. Ийм одоо трендийн нүүр бодолд гоё болж байна гэл те. Тэгээд яг нэг юм би Солонгос кинон дээр үзчихсэн. Тэгээд нэг юм үнэхээр нэг баян айлын эмэгтэй. Тэгээд нэг юм салон дээр алдартай салон дээр очиод хормынхаа нүүр бодолтыг хийлгээд тэгсэн чинь гарч явахдаа миний хормын нүүр бодолт үнэхээр ийм энгийн байна. Үнэхээр танад салон таалагдсангүй. Гэхдээ одоо цаг тулцсан юм чи ингээд хормын руугаа явж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ одоо хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр нөгөө хүнтэйгээ уулзаад чи үнэхээр миний нүрийг гой бутсан байлээ шүү. Би ингээд дараа нь ботход одоо насан туршдаа ингээд үлдэх зурган дээрээ би гоё юм энгийн байх нь л ер нь бол одоо хуучрахгүй юм байсан юм байна гэд тийм кино үзчихсэн. Тэрнээс ингээд танаас юу асуух гэдэг юм бол танд нэг ийм олон арга барил гэд та ярьж байгаа шүү дээ. Тэгээд нэг хүн дээр ийм нэг арга барилыг хийлээ. Тэгсэн чинь тэр нь одоо тэр хүнд нь таалагдахгүй тухайн мөчтөө таалагдахгүй ч юм уу тийм байгаад тэр хүн явчаад дараа нь танд энэ арга
өстой зүг байсан биш үү? Тэгж надад тусалсан шүү ч гэдэг юм уу, тийм эрхүү кейсүүд юу гарч ирсэн үү? Зүгээр яг сонирхолтой санагдаад л асууж байгаа. Одоо яг тухайн арга барилыг одоо юу гэдэг чинь чи одоо нэг ингээд үздэг гэдэг юу зүйл бол шууд бас байхгүй. Тулаадаг. Тухайн хүнд нэг хүн дээр бол нэг арга барилыг бас зааж өгдөг. За одоо жишээ нь хамгийн энгийн жишээ авъя л да тий. Одоо ингээд нэг mindfulness гэж бид нар чинь 5 минутын ухамсарын бясалгал гэдэг. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр нөгөө стрессийг ингээд дардаг. Гэт тийм бясалгал байгаад байгаа шүү дээ. 2 минутын жисэн 5 минутын чимээгүй байхаар ингээд бясалгал. За тэгэнгүүт одоо юу гэдгийг эмчтэр ороод за миний хотоод өвдөд байна гэдэг шууд эмч одоо шууд за чи тэгвэл энэ хотоод нэмийг гэж юу нь бол ихэнх эмчнэр хэлэхгүй те. Тийм айл хэсэгт өвдөж байгаа хизээнээс эхэлж өвдсөн те. Одоо энэ хэсэгт өвдөж гин үү? Эсвэл одоо юм мэдэж чадахгүй байна уу гэдэг ингээд нөгөө оншоо тавьдаг те. За яг тэрэн шиг сэтгэл судлал дээр за стресстэй байна би гэдэг. За стресстэй тэнгууд яаж ийн гэдэг одоо юу гэдэг гар салгандагч гэдэг юм уу те. Эсвэл ингээд нэг юм толгой эргээд унах гээд байгаа мэдрэмж авч ийн гэд. За тэрүүн дээрээс нь одоо үндэслээд за мэдээж гар салганд байгаа хүн байвал 1 минутын 2 минутын зайлшгүй тийм нөгөө арга авах юм аргууд байх хэвээр. За тэр бол нөгөө хамгийн одоо энгийн жишээгээр бол нөгөө амьсгаа гүнзгий аваад ингээ гарга гэд ингээ тэгдэг те. За энэ бол үйлчлэн. За тэгээд нөгөө асуулт нь юу вэ? Яг нөгөө нэг одоо хүсээд байгаа зүйлээс нь арай нэг тийм өөрөөр та ажиллаад тэр хүнд одоо би ийм зүйл хүсэж ирсэн гэд одоо тэр хүн жоохон тиймэрхүү сэтгэл дондуур яваад эргээд ирэхдээ би арай буруугаар бодсон байх шүү. Тэр одоо таны одоо хэлж исэн зүйл үнэн байсан байх шүү гэдэг юм уу тийм ойлгож ирсэн юм аа. За. Тэгдэг. Ерөнхийдөө бол тэгдэг. Гэхдээ нөгөө нэг бидний нөгөө авж байгаа мэдээлэл ихэнх нь дандаа ингээд нөгөө нэг би наад аргыг чинь туршаад надад бүр ингээд юусоо наалтгаа болсон ингээд тэнгүүд ямар үед яаж та энийг одоо тэгээ ингээд нэг юм арга барил одоо гүнзгий амсгаа ав гинэ гэдэг чинь нүүт нугаас ажиллахгүй. Тэргаач мэдж байгаа тий. Гэтэл нөгөө яг түүнтэй адил ямар үед авах юм бэ тий. Арга барилыг зөв авч чадахгүй байхгүй ерөөсөө. Одоо яаж амсгаа авах юм тий. Эсвэл ингээд амсгаагаа аваад гаргасан чинь болдгүй. Гэтэл нөгөө амсгаа аваад 3 минут төгжээд гаргаад үзчих гэдэг юм уу тий. Арай өөрөөр. Тэнгүүд чинь нөгөө хүн чинь нөгөө би өөр юм хэлээ явуулсан шүү дээ тий. Тэнгүүд нөгөө за амьсгал чинь дотроо 3 янз байдаг юм шүү тий. Би ядаж ингээ 3 аргын нэгийг нь хэрэглээд надад ажиллаагүй юм байна. Гэтэл сэтгэл зүйчдэр очиод би дахиад 2 арга мэдээд авчлаа. Тэгээ энэ 2 аргын нэгийг нь ашигласан чинь над дээр ажилласан. Гэтэл би энийг өрөөсгөд бодоод явж исэн байна. Яг таны энэ 2 аргын нэгийг нь ашигласан чинь надад ажиллаад би үнээр тавьширч чадсан. Тэгвэл яг нь дон. Тэгвэл над арга чинь өөрт чинь тохирж байгаа юм байна. Яг ингээд сэтгэл зүйчийн хэлснээр ингээд надад ингээд 3 арга заагаагүй явуулсан те. За 3 амьсгалын үгүй явуулсан. Ажиллахгүй байна тохиолдол байгаа. Гэтэл энэ арга чинь ямар сони юм бэ тийм үү? За над арга чинь хэрэглэх юм гэдэг бол бас өрөөсөл байж болохгүй. Ажиллахгүй байгаа юм байна. За тэгвэл хоёлаа аргаа дахиад өөрчлөе. Тэр хүн дээр одоо ямар арга барил ямар үг одоо ингээд үйлчлэхийн тэрийг нь хүртэл явна гэдэг чинь л нөгөө урт хугацаал ингээд шаарддаг гад байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь нөгөө нэг одоо би яг 1 сар л ингээд үйлчлэгээ аавна гэж тэгжидэл за яг би бодож байгаа тий. За 1 сарын хугацаанд энэ хүний арга барилыг нь тодорхойлоод энэ хүн дээр авах арга хэмжээг нь заагаад ингээд дуусгах юм байна гэдэг имийг шахаад явчихж байгаа байхгүй юу. Гэтэл чинь яг тэр хугацаанд бас амжихгүй байх тохиолдол байгаа шүү дээ. Гэхдээ хүн яг эдгэрээ одоо яг өөрийгөө чөлөөлөе гэж бодож байгаа тохиолдолд бас ингээд сонгогдоод ингээд явах бүрэн боломжтой байгаа. Тэр сонгогдож байгаа дээр нээлттэй хандаал тий. Тэгэхээр нөгөө нэг над дээр амьсгалын дасгал ажилдаг ийм одоо над дээр биш. За ерөнхийдөө ингээд стресстэй байгаа хүн дээр амьсгалын дасгал ажилдаг юм байна. За тэгвэл би энийг хийгээд байвал үйлчлэхгүй байх бүрэн боломжтой шүү. Тэгэхээр хүн өөртөө ямар арга барил одоо
одоо тохирохыгоо олох ёстой гэсэн үг байна. Тэр нь гэхдээ нөгөө ямар арга барил тохирохыгоо олно гэдэг нь амьсгалах юм байна. Эсвэл амьсгалж болохгүй юм байна гэсэн юм эсрэг сонголттой бас биш. Нэг одоо сонголт нь цаашаа салаалах юм байна шүү. Тий, салаалж бас болдгийм байна шүү. Өөр арга барилаар нэг тэр аргыг бас хийж болох юм байна. Яг түүнтэй адил ерөнхийдөө бол яг хүн өөр дээрээ ажиллахдаа холоо аргыг л ерөөсөө бас ингээд туршиж үзэх хэрэгтэй байгаад байна тий. За одоо тэгэнгүүт ер нь бол ингээд сэтгэл зүйч нар чинь дандаа хүний одоо стрессийг сонсдог илүү одоо нэг болохгүй бүтггүй байгаа юм сонсдог гэдэг гэж штэ тий. Тэгэхээр яг уу мэдээж сэтгэл зүйч нарын хувьд тэр зүйлийг өөрөөсөө ингээд хол байлгах юм чадвартай л байх л да. Тэгтэл ер нь тэр нэг юм орох гээд байдаг бас байдаг уу тийм үе одоо өөрт ингээд нөлөөлөх гээд хэцүү санагдах ингээд танд ийм нөлөөлөх гээд байдаг үеуд байдгүй хэрвээ байдаг болвол нь яаж та энээсээ ингээд зайлс хийдэг вэ гэх юм одоо өөрийгөө авч гардаг вэ гэх юм уу түрүү нэг ярьсанчлан нэг одоо ингээд өөрийгөө ингээд ямар нэгэн зүйлээс ингээд чөлөөлөх те стресстэй байгаа бол стрессээсээ чөлөөлөх хүн хэцүү байгаа бол тэрийг одоо ингээд ингээд даван туулаад тэгээд ингээд цаашаа ингээд явах хэрэгтэй шүү дээ хүн амьдрах хэрэгтэй те гэтэл чи нэг асуудал дээр тулгараад л ингээд байгаад л ах юм бол нөгөө стресс бухимдалд оригинал гэдэг чи юу н ядаргаанд ороод бичин сүлдээд одоо ямар нэгэн зүйлийг хийхээсээ одоо дандаа л цааргалдаг болно л гэсэн үг шүү дээ энгийнээр бол те за би чин анх одоо бас л би ч нэг хоёр дахь мэрэгжил гэж байгаа шүү дээ тий. Энгийн хүн байсан байгаа байхгүй. Сэтгэл зүйч биш. Зүгээр одоо юу гэдгийг одоо сүүлийн инженер хүн байгаад байт л тий. Гэтэл надад бас ингээд ийм асуудлууд тулгарч эхэлсэн байгаад байгаа тий. Тэнгүүд өөрөө тэр асуудлаасаа гарахын тулд гарч болдгийм байх гэдгийг ихлэ мэдчихэж байгаа. Тэгээд тэр нэг асуудлаасаа гарахын тулд нөгөө стратеги нэг одоо тохирох одоо энэ боломжуудыг аргуудыг ингээ өөр дээр ингээ ашиглаж үзэж байгаа байхгүй. Тэгтээ энэ болдгийм байна гэд эн чинь нөгөө суучдгүй юм байна л да. Шууд ингээ хүн дээр суучдгүй. Эн чинь нэг хүн өдөр алган шүдэ аваад жагаатай адилхан яг нөгөө татал болгож ийж яг одоо надад сууж эхэлж байгаа байхгүй. Одоо надад сууж эхэлж байна гэдэг чинь би одоо юу гэдэг чи одоо зулаа найз маань хажууд стресстэй тахад би дагаад стрессдэггүй л гэсэн үг байхгүй. Яагаад тэгэхээр би нөгөө аль хэдийн өөрийгөө чамаас хамгаалах арга барилаа олчихсон. Ухамсартан суудсан байгаа тийм. Ухамсартаа ингээд шүдэ угаадаг гэдгийг бодохгүйгээр бид нар хийдэг. Бодохгүйгээр хийдэг болчихсон. Одоо юу гэдгийг одоо тархинд нь одоо ингээл те дохио ирлээ штэ те. За өглөө одоо ингээд нэг жоохон тухгүй нойр дутуу босчлаа те. Гэтэл юу гэдгийг нойр дутуу хүн чинь ааштай байдаг штэ те. Ааштай байхаараа хамгийн түрүүнд бид нар яадгийн ойр татны хүмүүстэй гаргана штэ хүүхдтэй ч юм уу те. Яаруулаад л нөгөө хүүхдтэй те. Тэнгүүтлээ шууд нөгөө асуудлаа би юу гэж хачна вэ гэхээр за би өчтөрөө орой одоо ингээд нилээ оройтж унтсан. Мэдээж би тухгүй сэрж гин. За энийга би бусдад одоо ойр татны хүмүүстэй гаргаж болохгүй. Инхийн тулд яг өөрийгөө контролдох хэрэгтэй. Энэ чинь над дээр болж байгаа процесс шүү дээ. Гэт ингээд яаж контролдох вэ? Одоо жишээ нь одоо би ингэдэг тэгдэг гэх юм бол бас эн чинь нэг жоохон өрөөсгөл болох гэдэг тийм. Гэтэ яг нөгөө би нөгөө авдаг аргууд маань одоо гач аргууд гэж бас байдаг шүү дээ. Ер нь бол аргууд чинь амьсгалаа ав те эсвэл өөр юм бод гэдгээс гаж хийж болно. Тийм үү? Тий. Хүн бүр ингээд гаж гэдэг нь яг би жоохон муухай сонио үг хэрэглэжсэн тийм. Хөл мөлөө ингэж тавьширдаг юм шиг. Одоо үйлдэлээрээ ч юм уу бодох биш, амьсгаа авах биш те. Энэ чинь нөгөө хүн дээр тохирно гэдэг чинь за одоо жишээ нь за одоо би чамаас асууя л да. Чи яг үннээр нь хариулна шүү зэ. За чи ингээ айгүй бохомдсон үедээ яаж тавьширдаг вэ? Одоо мэдээж нэг тавьширдаг шүү дээ хүн чинь. За хэлүү юм бтэ гэхгүй юу. Яг ер нь жоохон тийм муухай болчдаг. Ингээд ойрлмоор одоо ойрлох хин нэгэн рүү уурлах ч юм уу те. Нэг тиймэрхүү ширүүн хөдөлгөөн хийх ч юм уу. Тэгчээд эренгүүт би зүгээр болчдаг. Тэгээ зүгээр болсныхаа дараа яг мэдээж ингээл харамсан л та. Тэрнээсээ ичээл тэгэл дахиад бас амар хэцүү байдалд ордог л доо. За яг энэ. Тэгээ ер нь бол ингээ хашгирах гад байдаг. Зүгээр ингээл дугу одоо хашгирах гад байдаг гэдэг. Хашгирах гад байдаг гэдэг юм уу?
Үгүй одоо тэгэл энэ дотор нэг юм байгаад байгаа тэрийг л ингээл гаргамаар л санагдаад байд юм шиг байгаа. Зүгээр гэд чанга чамайг хашгирмаар байдаг ч юм уу. Тэгээд одоо хашгирсны дараа уужирдаг. Тэгээд уужираад нэг 10-20 минутын дараа харамсах сэтгэл төрдөг. Одоо эн чинь нөгөө хортой арга барил ах гэдэг тийм. Чи амар хортой. Хин нэг баг ингээд өөрөөсөө айдаг юмны хамгийн дээдэлт байдаг л зүйл. Тэгэхээр нөгөө нэг арга барил нь гаж арга барил нь гэдэг нь болохоор яадаг вэ гэхээр энийгээ нөгөө сарниулдаг байх нь л дээ хүмүүс. За жишээ нь шууд нөгөө хумсаа мэрэл эхэлдэг. Нөгөө болохгүй гэд өөрөө хааж хортой арга гаж юмар сарниулж ийн. Одоо үйлдэлээрээ. За одоо намайг одоо үйлдэлээрээ ч юм уу шууд ингээд зөөлөн үйлдэлээр. Хүнд хоргүй үйлдэл. Тэгээ өөрийгөө ингээд одоо түр азнахтаа нөгөө сарнахтаа одоо ингээд хумцаа мэрдэг ч юм уу эсвэл гинт инээдэг хүмүүс байдаг ш. Тий байдаг. Гинт инээдэг. Тэгээ ингээд бид нар ингээд гайхаад хүү чи яагаад байна гэдэг ч юм уу те. Тэр чинь нөгөө өөрийгөө ингээд тайтгаруулж байгаа авж байгаа. Тэгэд тэрийгээ ингээд тэр нь өөрт ингээд нөгөө үйлчлээд байгаа учраас яг тэрийг буруу гэж ялбарсаг боддог. Би яг ингээд хумсаа мэрлээ гинт инээлээ энэ нөгөө нэг эргээгээд би өөрөө харамсахгүй тэр одоо хажууд хүмүүст маань энэ үйлдэл чинь ерөөсөө хортой биш байхгүй юу? Хаширхаас илүү хортой биш учраас хүн яах нь өөрөөр тухтаа энэ аргаал шууд хэрэгжүүлж байгаа байхгүй юу? Одоо би одоо яадаг вэ гэхээр ингээд за тэг яри да. Би ерөнхийдөө бол дандаа ингээд нэг юм орой дандаа унтдаг. Миний ажил чинь нөгөө орой яг төвлөрөөд яг тухайн үнэ бодоод бичээд нөгөө драфтуудаа ингээд яг оруулаад ингээд үеэлдээ яг охиныгоо унтуулчаал яг ингээд төвлөрдөг тий. Тэгээд оройн шөнийн цагийг алдаад тэгээ өглөө одоо охиныгоо цэцэрлэг төхөнд бол ингээд одоо миний дундаж одоо яг нойрны яг бүтэн нойр авдаг гэвэл би яг нэг 5 цаг унтдаг байх гэдэг. Бүтэн одоо хүн чинь нэг 7 цаг 8 цаг авч иж ингээд сэргэг байх гэдэг тий. Гэтэл би 5 цаг юм уу 4 цаг ингээд нойр авчхаараа өглөө ингээд айгу тухгүй байдаг байхгүй юмд ингээд жоохон яарад тэл тий. Эсвэл ингээд нөгөө тэр мэдрэмжээ охиндоо арах гэдэг байхгүй. За хали хурдлаа тий. За хурдл гарын хоцорлоо цэцэлгээсээ хоцорлоо гэд. Энэ одоо үйлдэл маань хэд ингээд жоохон давтагдаад тэгээд тэр чинь би өөрөө анзаарж байгаа. Ягаад тэгэхээр би өөрөө мэдээд байгаа те энэ одоо чиглэлийн хүн учраас те за би болохгүй болж байгаа юм байна. Миний энэ одоо тухгүй байгаа мэдрэмжийг хизээч миний охин одоо мэдрэх ёсгүй штэ. Яа мэдэрчгээрээ би энэ хүнийг улам хохироогоод байна. Би мэдрэмжээ охиндоо өгөөд бит хоёр ингээд тэр өдөржингөө ингээд яаруу сандрууч гэдэг юм тийм болчлаа. За одоо энэ яг яах вэ гэхээр би энэ мэдрэмжийг мэдсэн. За яг чи яг одоо дахиад энэ мэдрэмж чинь давтагдах гад байна. Тэгэхээр 0 дараад ингээ гүлээгөөд ингээ суудаг ч юм уу. Юу ч бодохгүй нэг хэсэг ингээд нэг юм хорвоогоос тасраад ч юм уу ингээ суудаг ч юм уу те. Тэгээд боддог байхгүй. За одоо энэ мэдрэмжээ би бол ингээд гадагшлуулахгүй. Одоо энэ чинь гадагшлуулж бодоо болохгүй шүү дээ. Би хүнийг хохироох ёсгүй маань. За тэгээ одоо би угаасаа одоо нойр дутуу ингээ болчихсон шүү дээ. Гэт ингээ өөрөө дээр жоохон анализ хийгээд тэгээ ингээд одоо цаашаа ингээд зүгээр бүх хүмүүстэй ингээд энэ яг энэ бодлороо бүх хүмүүстэй ингээд одоо энгийн харилцаагаа үргэлжлүүлэхэд энэ арга барил нь надад тохироод байгаа байхгүй. Одоо би ямар арга барилтай хүн бэ гэхээр боддог төрлийн арга барилтай хүн байгаа байхгүй. Тэрнээс бол би нэг амьсгаа аваад за одоо ерөөсөө тэр арга барил надад ерөөсөө үйлчлэлгүй хэсэг хугацааны нэг завсралга авлаа. Тэр завсралга нь одоо 0 дээш тарах гэдэг юм те. Дөнгөж босоод ингээд бийцсад ч юм уу тэгээд бодоод ингээд за одоо ингээд энэ арга барилаар одоо ингээд өдрийг ингээд даван туулъя. Харин өнөөдөр би яах вэ гэхээр эртхэн унтаад тэгээд энэ өнөөдрийн тавгүй байдлыг ингээд дуусгаад заасъя. Би одоо яг ямар арга барилаар ингээд өөрчлөх ёстой тэгээд өөрчилж ийсэн гэсэн юм ихэр надад ерөөс толгойд орж ирэхгүй байна. Яана. Тэгэхээр чи нөгөө чи бит хоёр мэрэгжил өөр учраас надад ингээд ярих нь айгүй амархан байна. Босож ихсэндээ чи ийм арга барил хэрэглээч. Хөө наа чи яста нэрэ болохгүй штэ гэдэг чинь надад амар амархан байхгүй юу? Би яагаад хөр чамаг бодвол ингээ уншаад мэдсэн хүн. Чи яагаад хөр инженертэйс өөр хүн штэ. Ста чи хин ингээл нөгөө хүмүүстэй яг тулж ажилдаг те олон янзын ийм хүмүүс байгаа. Энэ дунд чинь ингээл арга болохгүй л тэрийг ингээ боловсруулаад суух бас боломжгүй. Гэхдээ энийг нөгөө нэг өөрөө одоо жишээ нь өөрөө өөртөө ингээ тохирох өөрийгөө тайвшруулахын арга чинь
одоо үйлчлдэг юм байна гэдгийг одоо надаас ингэж мэдээд нь шүү дээ. Тэгэхээр би хайж болох юм байна. Яг тэгэл хэд хэдэн аргаар туршиж үзэл болох юм байна л да. Яг тэгэл үнэхээр ийм яг хуу тэр орилдож харалдаг гэх тэгэл юм а тэгэл мэдээж дотны хүмүүсийн хаажууд гаргаж байгаа байхгүй. Тэгэл үнэхээр ингээл ажил хэргийн одоо өөр тэг харилцагч нар ч юм уу тийм хүмүүсийн хажууд бол залгидаг. Тэгэхээр надад энэ дотор ингээд нэг дотор нэг хар юм ороо залгицчихлаа шүү дээ. Тэгээд тэрийг явж байгаа хөөрхөө тэр хүмүүсээс гарлаа тийм тухгүй бүсээс гарлаа тухтаа бүстэй ороод ирэхээр тэрийг гаргааждаг. Гэртээ орж ирсэн. Татны. Тэгэхээр угаасаа л амар хортой. Тэгээд айгу харамсдаг тий. За тэгэл энэ асуудлуудыг чинь шийдэхийн тулд сэтгэл зүйч гэж байдаг юм аа. Сэтгэл зүйн салбар гэж байдаг юм аа. Тийм тий. Тэгээ ер нь аль сэтгэл зүй өвчөө одоо олохын тулд бид нэр одоо ийм гарц гаргалгаа байдсан байна. Тэгээ бас тухайн одоо чамд зориулсан чиглэлийн сэтгэл зүйч гэж бас байдсан байна. Тэгэхээр муу сайныг нь бас сайн судлаарэ. Тэгээд тийм байд юм байна. Тэгээ ерөнхийд нь тэгээд өөр танд нэмэлтээр одоо хэлхийг хүссэн зүйл ч юм үлдээсэн, марцсан зүйл байна уу? Тэгээд хоёлаа ер нь яриага өндөрлөг тийш хандах. Тэгээд нөгөө сэтгэл зүйн салбар чи өөрөө нөгөө нэг асар цар хүрээтэй гэж байгаа шүү дээ. Тэгээ нэг сэдв эхэлчих юм бол бүр ингээд цааш ингээд яваал байна. Тэгэхээр хоёлаа нөгөө нэг хоёлынгийнхын зорилго хүмүүст бис дараалтайгаар ингээд маш ойлгомжтой энгийнээр хүргийгээд ингээд зориод байгаа учраас яг одоо ингээд энэ сэдвүүдээ гоё ингээд хаагаад ингээд явсан дээр ах гэж бодож байна. Тэгээд одоогоор бол яг нэг санаанд бол ингээд орж ирэхгүй байна. Одоо хангалттай хоёрсан баха. Яг сэдвийнхаа хүрээнд бол хоёул хангалттай ирсэн. Тэгээд яг энэ асуултаа хоёлоо танд өглөө. Тэгээд одоо яг энэ талаар ингээд яг бид хідээс ингээд бит хоёроос мэдхийг хүссэн зүйл байсан чинь ингээд гарч ирээг бол асуултаар үлдээгээрээ. Тэгээ бас өөрсдөндөө ингээд тохиолдож исэн ийм кейсүүд байх юм бол бас явуулаарэ гэж хүсэж байна. Тэгээд нэлээж энэ бол нэр бүх юм ингээд нууцлалтай одоо ингэдэг шүү дээ. Яг хоо ингээд болж исэн цаг хугацаа эсвэл нь одоо үйл явдал 100 ч гэдэг юм уу нэг тиймэрхүү цаг хугацаагаа эсвэл хүмүүс ингээд гоё өөрчлөөд явуулчих юм бол бас тэр хүндээч бид нарт ч бас ингээд гоё өвтэйхэн байдаг болохоор тэгэж бас өөрсөндөө тохиолж исэн кейсүүд байх юм бол бас хуваалцаарай. Тэгээд бид нарт бас гоё туршлага олгох гэж бодсон. Айгуу гоёлаа. Тийм баярлалаа. Тэгээд листэ гоё явууллаа тий. Тэгээд дараагийнхаа дугаар дээр бас илүү сонирхолтой байна бах гэж бодож байна. Хэлгүй яах вэ? Сонирхолтой байхаар байна. Ер нь бол эхний хоёр сэдв ингээд бит хоёр үргэлжлүүлээд ярихад бол бит хоёроос ингээд гоё урсаал гараал шүү дээ. Тэгээд бүр илүү их ярмаар санагдаад илүү их ярмаар санагдаад гоё ингээд миний хувьд ч гэсэн ингээд шин зүйл мэдэж аваал ингээд гэл байна. Тэгээ гоё байна. Тэгээ баярлалаа. За тэгээд хоёлаа дараагийнхаа дугаараар бодгоо болцъё да тий. Бай баяртай. Энийг яг энийг оруулаа шүү. Анаа өгт гэдэг. Яг энийг оруулаа шүү. Намаг биш энэ. За гоё болчихоо. Яг тэгжинтэй хоёлаа.